дицэдийн асуудал яригдж байгаа тэр хоолны савнууд гэж би боддог. Тэдний хэрэг бол ерөөсөө байхгүй. Тэгээд дицэдтэй ажиллана гэдэг бол ямар ч шаардлага байхгүй. Яамны тэнд төрийн нарийн бичгийн дарга байдаг. Төр ажиллаа хийх хэрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга ажиллаа хийх хэрэгтэй. Энийг өмнөр нь ороод дицэд гэдэг намын нэг хүн томлоод тэрийг дараагийн сонгуулиар их хурл дэвшүүлдэг нэг ийм л загварлуу орсон биз дээ. Тийм учраас бол дицэдэд төсөв шийдэхгүй. Хэрвээ дицэд гэж байхаар бол тэрийг төсөв шийддэг. Тодорхой эрх мэдэлтэй, тодорхой асуудал хариуцсан. Мөн үү? Татвар бууруулахад зориулагдсан дицэд байж болно шүү дээ. Гэх мэтлэн жоохон тийм урагшаа харж явахгүй бол яг л хуучин шигээ нэг намынхаа хэдэн гишүүний одоо найз нөхдийг сонгуульд явсан менежерийг л дицэд болгоод тэр нь тэгээ цаашаага дараагийн улс төрөө хийгээ явдаг ийм ард түмний мөнгөөр зүгээр улс төрчдийг бэлддэг курс байхгүй. Тийм учраас манай засгийн газар дицэд аваагүй шүү дээ. Эдийн засаг хөгжлийн яам 28 газар хэлцээний даргатай байсан гэж шүү дээ. Энийг нь цомхот. Эдийн засаг хөгжлийн яам бол өөрөө их том бүтцтэй. Дарга нараа цөөлж болно. Дарга нар цөөлнө гэдэг нь бол хилцээ байхгүй болгоё гэж байгаа юм байна гэж би бодож байгаа. Газруудаа алга болгоё гэж байгаа юм байна гэж бодож байгаа. Газруудыг алга болгосноор ажлынх нь одоо үнэлгээ сайжирчээвэл тэр хүний л асуудал. Би хувьдаа дарга төрүүлэх гэсэн бүтэц бол хийгээгүй. Дарга төрүүлэх гэж бүтэц бол хийгээгүй шүү. Дарга гэдэг чинь хэн юм бэ гэвэл тэр агентлаг дээр байгаа дарга нарыг хэлж байгаа. Одоо төрүүлэх гэдэг тэр дицэд чинь хэлж байгаа. Хоосон ажил хийдгүү хүмүүсийг яриад шүү. Ажил хийдэг хүмүүс бол тухайн яам юу зорж байгаа 4 жилийн мөрийн хөтөлбөр дотор ямар ажил хийх гэж чинь хэнд тэр ажлыг хариуцуулах вэ гэдэг ийм л бүтцийн асуудал. Энэ 14404 төрийн албан агчийг цомхотгоно гэж ийм боломж ер нь байна уу? Бага. Ер нь энэ төрийн албыг цомхон болгохын төлөө тууштай алхах хэрэгтэй. Айжчихэд ах юм байна. Гол нь цомготгол өөрөө төрийн үйлчлэгийг чанаржуулна. Би бол тэрэнд эргэлзэхгүй. Өнөөдөр төрийн алба нэртэй компьютер тоглоал өдөржингөө суудаг хүмүүс маш их байна. Монгол Ардын намын нэрээр төрж шургалсан хувилзууд маш их болсон. Нэг жишээ бол одоо тэр төмөр замын 5 толгойн төмөр зам шүү дээ. 5 толгойн төмөр зам дээр ажил хийдэггүй, цалин авдаг маш олон хүн байсан гэдэг ийм зүйлийг хяналтын менежер нь очиод илрүүлсэн шүү дээ. Өнөөдөр хэдэн хүнтэй тэр төмөр зам ажиллаж байгааг бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас бол энэ хувилзнуудаасаа эхлээд салах хэрэгтэй. Хувилзнуудаас салах нэг. Хоёрдугаар төрийн албанд бол зөвхөн ардын намынхан шигддэг биш. Монголын ард түмэнд тэрийг нээж өгөх хэрэгтэй. Ардын хүүхдүүдэд, ардын хөвгүүд октоудад энэ төрийн албанд зүтгэх тэр хаалга онгорхоо байх хэрэгтэй. Тэр онгойлгох тухайд бодлого одоо гаргаад гэж байна. Тэрний менежер менежерийг одоо халан гэдгээ ер нь бол энэ засгийн газрын шин сайдд хэлээд шүү дээ. Энэ дээр та байгаахгүй тухай асуудал яриад байгаа. Гэхдээ ер нь засгийн газар хоёр юм хийх ёстой. Заавал. Юу вэ гэвэл энэ төсвөөс их мөнгө хэрэгжилж байгаа компаниуд дээр өөрөө хяналт тавих хэрэгтэй. Нэг. Хоёрдугаар төсвөөс их мөнгө хэрэгжилж байгаа компаниудынхаа бүтээмжийг сайжруулахад засгийн газар өөрөө анхаарах учиртай. Хэдэн дарга томилчоод, хэдэн захирал томилчоод, захирлуудынхаа аманд ороод суугаад иж болохгүй шүү дээ. Тийм учраас бол тэр бүтэц чинь их өөр юм аа. Хүнийг бид нар захирал болгоогүй. Хүнийг дарга болгож явуулаагүй. Хяналт тавь гэж байгаа. Бүтээмж нэмэгдүүл гэж байгаа. Нэг жилийн хугацаатай гэрээтэй ажиллаа хийж чадахгүй бол тий буцаага татдаг байх хэрэгтэй. Гэт эн чинь өөрөө нэг юм зарчмын өөр юмыг одоо арчилсан намын хэдэн хүнийг ажилгүй болгохын төлөө зарчимгүй санал дэвшүүлж байгаад бол харамсаж байна. Тэгээ бүтээмж хяналтын менежерийг бол угаасаа сайн зориг мэд сайхан биш гişүн бид гурав өмнөх ерөнхий сайд дээр асуултаа нэгэ болоо гэдэг шаардлага тавьж ирсэн. Тэгээ энд ч бараг 20 тэрбум төгрөгийн төсөвтэй ийм ажил хийдгүү. Зарим сураг ажгаар сонсоход тусдаа өрөөнд байна. Машин унаа тэргээ тэнд онгоо болгосон шүү дээ. Нэг төрийн өмчийн компани дээр очсон 3 бүтээмжийн менежер нь нөгөө захирал нь нэг өрөөнд суулгахаар өөрөө бэлтцсэн байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь гуруула тусдаа өрөөнд сууна гэд. Тэгээд гурвуулангийн тусдаа өрөөнд суулгах болсон чи яасан чинь нөгөө компани жирийн албан агчид нь багталцахгүй болоод тэгээ коридорт заримдгсан гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо би нэрийг хэлээд яхаа одоо нэг дүүргийн. Тэгэхээр чи ийм байдлаар энэ менежерүүдийн чинь тэр ажил хийж байгаа төрийн өмчийн компанийн албан агчдад хүртэл
хүндрэлтэй байсан байхгүй юу? Ер нь энэ чинь нэг юм би хэлээд шүү дээ. Улс төрийн авилгаа гэдгийг бол хэлээд байсан шүү дээ. Төмөр сайдууд эднэрийг дэд сайдын энэ томилгоод давхурдуулж байгаа гэдэг хоёр юм ярьж байна. За дэд сайд дээр яг зардал бол би 20 яамны дэд сайд дээр нэг 2 тэрбумын зардал гарч байгаа болов гэж бодож байна. Яг зардал нь. Би өөрөө хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан. Жишээлбэл хууль зүйн дотоод хэргийн аймагт 13 харьяа байгууллагатай 35 мянган албаагч ажилладаг. Ийм байдаг. За миний хувьд жишээлбэл дэд сайдаар ажиллаж байх үедээ хууль зүйн бодлого судалгаа гадаад харилцаагаар хариуцдаг байсан. Жишээлбэл одоо манайтай ажилд өстэй олон улсын хоёр талын гэрээтэй 40 гаруй улстай нөгөө сайд тэр бүр уулзаж чаддаг. Цаг зав нь байдаг. Одоо би сайдаар ажиллаж байхдаа жишээлбэл өглөө 9 цагаас өмнө 7 цагт ажилдаа очиод 7-оос 9-ийн хооронд яам дээр бүх хүчгүүдээ цохно. Жишээл хууль зүйн аймаг чинь өдөрт 1000 бичиг орж гардаг яам байхгүй. Та бүхэн зөвөр бодох хэрэгтэй. Өдөрт 1000 бичиг орж гардаг. Тэгэхээр тэр хүнийг ингээ хүлээгээд тэр төрийн ажилд саад болоод байдаг байхгүй юу? Өдөр нь юу хийж ийн вэхээр байнга ороо чуулган энд нөгөө хуулиудаа оруулна. Тийм ээ? Тэгэхээр тэр цаана нөгөө яамны үндсэн төрийн явж явах хэвээр ажлууд дээр цалгардал үүсдэг. Ялангуяа юм том яамны хувьд хууль зүйн дотоод хэрэг, сангийн яам, гадаад яам. Жишээлбэл гадаад яам гэхэд заавал дэд сайд хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ олон улсын элчин сайдууд байгууллагуудтай байнгын харилцаатай ганц хүн сайд төлөөлөд байж болдоггүй. Жишээлбэл одоо Оросын холбооны улсын зүгээр дотоод хэргийн яам гэхэд 7 дэд сайдтай жишээлбэл байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрэнд жишээлбэл ингээд чиглэлээрээ байдаг байх ч гэдэг. Би зүгээр ажил талаас нь нэг хүний зардал хэмнэх гэж нэгээд цаана аюу их тийм төрийн үйл ажиллагааны зүйл дээр тасалдал болдог. Мэдээж хүнээсээ болно. Ажил хийдэг хүн байна, хийхгүй хийцгүрдэг хүн байна. Хүнээсээ л болно шүү дээ. Тэгэхээр хууль нухаад суугаад байдаг одоо хүн байдаг бол тийм хүн би бол хэрэгтэй байдаг л гэж би хэлнэ. Зүрх хүчний одоо зүгээс антмар даргын зүгээс дэдсэдүүд бол зүгээр л хоолны саваа улс төрчдийн нэг улс төрчөө бэлтгэх яг тэр хүнэл үг шүү дээ. Курс шүү дээ. Өөрөө 400 хяналттай менежер гаргаад ирсэн. Өөрийнх нь хариуцж байгаа яам нь 28 газар хэлцээний даргатай. Тэ? Өөрийнх нь сайдын ажлын алба 30 хүнтэй байсан шүү. Ган төмөр гэдэг сайдын чи ажлын алба гэж байгаа шүү дээ. Чи ийм амар данхалгаж ирсэн. Тэр хүний ажлын албаныг татан буулгахад л баг юу болох вэ? Хэдэн төгрөг хэмнэгдэх үү хэмжээний асуудал байгаа зү. Дэдсэдийн цалингийн зардлыг хэд өгдөг гэсэн бэ? Машин тэрэг янз бүрийн хянгалт өгдөг. За алдны би бол машин ундаг байсан. Тий. Дэд сайд төрийн нарийн хоёр маань бол дундаа туслахтай, нэг туслахтай байдаг байсан.